Хай. За, одоо гэрээ танилцуулъя. Шинэ засвар хийсэн гэрээ. За, нэг ингэж амьдарч ин дөө. Цоглог амьдэрмээр бай. Наймар муухай анаа төрсөн. Засвараа битээр бүрэн гүйцээ дуусгачаад тэгээд гоё цэвэрлэгээ мэвэрлэгээгээ бүгднийг гоё хийгээд тэгээд гоё гэрээ гоё танилцуулнаа. Тэгээд бүх тайлбараа бас оруулна. Ягаад ийм болсон. Тэгээ влогтойгоо хамт бийжлэгээрээ. Өдөр бараг шинэ жилийн влог бараг болчих юм шүү. Би ингээ хөвчнгийн шинэ жил хар цамцэг юм. Хувцсноо тэр дундаас гол нь хайгаад олдохгүй байгаа байхгүй юу? Яг үлээ. Следует за нашу. Ая. Гүн ямар тийм. Try. За энэ ингээд үлдэгдэл айлын нөө хуучин баркет нь байна. Энэ хартаа. Бурхан. Йоо, энэ амар юм цэвэрлэн. Хин цүнх хүмүүхөд юу вэ? Миний таавч нүүдийг хартаа. Oh my god, миний гудал. Хөвчнгийн гудал. Тэн хартаа бүр ингэ амар агацтай миний күүртэ хөвчнгийн күүртэн мөртгийг. Ийм л байна. Өөр ажлаа тараа орж ирсэн чи миний энэ бүр аим шиг юм болцсон. Тэгээ хөвчин надаа угааж өгсөн, зайлж өгсөн, шороог нь нэрчиж өгсөн. Нартай юу? Би уулна каран би сайхан угаасан ш нойл мөлөө. Энэ тойл мойл. За тэр яг юу? Одоо зүгээр ингээ бичлэгээ бичээ явчих. Тэгээд нөгөө би гоё тухтай битээр суужгаад хоёлаа суужгаад ч юм уу нэг бол хөвчөө амжихгүй байх юм бол би ганцаараа суужгаад тэгээ гоё тайлбарлаад яагаад ийм юмд ороод ийм болчихвоо, яагаад гинт ийм засвар хийчихвэ гэдгээ бүгднгийн сайхан гоё тайлбарлаад явнаа. За тэгээ манай нэг шин гэр ийм цагаан баркет. Энийг гэтээ өөр хүн сонгосон л доо. Манай байрны эзээ сонгосон юм уу? Тэг хийснээр нь ингээл ийм нэг цагаан хаалга. Яа энэ уул нь ингээд цагаав төрөнгөтэй шалгахгүй юу? Баркет одоо энэ миний хартаа амар уу манайхаа. Тэгээ энэ хуучин хаалга шүү дээ. Энэ нойлын хуучин хаалга. Ийм хаалга байсан. Тэгсээ чи одоо хахаар бүх хаалга нь юм гоё. Зөөчлаараа би ханиад таа. Гоё бүх юм гоё болгож өгч юм дөө. Энэ жижиг өрөөг онгойлгож болохгүй юм байна те. Хайраа. Тийм үү? Жижиг өрөөг онгойлгож болохгүй юм байна те. За. Энэ манай ингэ том өрөө. Гоё ягац. Тэр гоё амьдарч байна уу? Ингээ одоо энэ чэнэл унтандаа хүрэх. Тэгээ тэр хартай нөгөө жижиг өрөөнд исэн компьютероо наашаа хөвчин зүг аваад ороод ирсэн. Наадлахын жижиг нь бол миний шир ах. Амар. Хувцснууд. Тэр хөөхөн хөвчөн. Хоёр дахь хөвчөд ингээд юу асан болоо гэж одоо гайхаал хитээд ах шиг байна. Тэгээ нэг юм план да. Бид хоёр амьдрал. Ингээл байна чи эндөө бит хоёр чинь. За тийм би харагдчих. За нэг ийм үүдээр орохоор ийм энэ өмнө нөгөө нэг ийм
хар баркет байсан. Хар гинэ бор хар тэгээд одоо юм цагаан баркеттай болсон. Тийм манай нэг утасны шүүгээ. Тийш орохоор нэг юм бэ. Тэгээд энэ хаалга бас юм бор өнгөтэй хаалга байсан. Тэгээд бас юм цагаан өнгөтэй хаалга болгосон. Тэгээ бүх баркетны юм нөгөө цагаан. Тэгээд энэ бас бор байсан. Энэ хаалгаас бор байсан. Тэгээ бүгднгийн цагаан болгосон. Нэг юм бэ. За тэр хөвчөнч тоглож байна дөө. За тэгээд энэ манай ингэ том өрөө байна. Тэгээд энэ шил дээгүүрээ энэ шил ингэж авагддсан юм лээ. Тэгээд авч агаад баркетаа нөгөө юу хуулаад баркетаа сольсон. Тэгээд хажуу талын нөгөө нэг гарнизуудыг бас бүгднгийн цагаанаар сольсон. Амар их засвар орсон дөө. Нүл тоос болд юм билээ. Тэгээ гэрээ одоогоор өлөгтэй. Сэн цэвэрлэж чадаагүй байна тий ээжээ. Тэгээ нэг иймэрхүү байна да. Нэг иймэрхүү засвар орсон байт юм а. Одоо нэг. За бид хоёр яагаад нөгөө байрандаа засвар хийсэн бэ гэхээр одоо нөгөө бид хоёрын одоо байгаа байр маань нөгөө түрээсийн байр ахгүй юу? Тэгээд бид хоёрын дахиасан байр маань ашиглалтанд одоо бүр ороогүй 2 жил болж байгаа. Тэгээд 2 жил гарам түрээсийн байраар байгаа. Тэгээд 8 сард нэг ээжийг үзүүлээд хот руу явсандаа бид нар. Тэгээд тэр үед гэрт ямар ч хүн байхгүй. Эзэнгүй байхад нөгөө дээдлийн айлууд нөгөө халуус ирэхгүй байна гээд тэгээд доороос хүчтэй халуус өсөж чинь манай нөгөө байрны өрөөний карантины одоо хоолой нөгөө мараалын илэгдэлд ороод бүр ингээд зэвэрсэн. Тэгээд хүчтэй халуус өнгөл тэр нь буудаад тэгээд манай гэр ингээд нүл ус олоод ус алдаад тэгээд тэр өглөө тэгж ус алдсан юм шиг байна. Тэгээд бүр орой нөгөө манай дүү ирэхэд нөгөө дүүдээ нөгөө том цэцэгнүүд байгаа болохоор цэцэг хуслаа ээж аваараа гэж төлхөөрүүлдэг юм сахгүй. Тэгээд орой нь ирэхэд манай дүүгийн одоо шагаагаар нь татгаар ус ингэ байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд манай энэ байр чи метр квадрат нэг 76.1 гэдэг юм уу. Тэгж яхаа тийм ийм том байр ингэ шагаагаар нь татгал усаа тэгэхээр нэлээх ус алдсан байгаа байхгүй халуус. Тэгээд бүх баркад дээрээс нь модон хаалгануудын доотлол хэсгүүд нь бүгд ингээд зад ингээд твтээд ингээд зад явцсан. Тэгээд нөгөө нэг гэрээ энэ дэр хийсэн болохоор одоо бит хоёрын байрыг засах хэрэгтэй болсон. Тэгээд айлтаагаа дахиад гэрээгээ сунгаж хитэн сараар сунгаж тэгээд байх хугацаанд ингээд засвараа хийнэгээд тэгээд нөгөө айлын хаан хүсэл дээр энэ баркетын өмнө ингээ бор баркет байсан бол одоо цагаан өнгийн баркет тэгээд хаалгын хүртэл бор байсан бол цагаан өнгийн хаалгаар ингээ сольсон байхгүй юу. Тэгээд энэ бит хоёрт бол амар гинтийн одоо хохирол гинтийн нэг тийм болоод өнгөрсөн. Тэгээд та бүхэндээ бас ингэж хэлэхэд хэрвээ тэр одоо нөгөө байр түрээсэлдэг бол тэр байрныхаа тэр ялангуяа тэр одоо ус дамжуулах хоолой ус алдах боломжтой тэр пармар бүх юмыг сайн шалгаж байгаарай. Тэгээд энэ чинь тэр нөгөө нэг хоолойны тэр одоо юуг хоолойг тэр ус гойжтой тэр хоолойг солиход өсрөл 20 мянга юм л ядаж тэр урт хугацаагаар түрээслэж байгаа бол тэрийг нэг солиод шинээр солиод орж байгаарай. Тэгвэл энэ нөгөө нэг түрээслүүлж байгаа эзэд чинь ингээд түрээслүүлээ сурцсан болохоор тиймэрхүү юм нэг тоодгүй юм байна. Ерөөсөө тэр мөрийг нэг анзаардаггүй юм байна. Тэгэн гутал ингээ гэрээ байгуулад ордог. Тэгээд тэр үед ингээд орцсон байгаа ингээ хүмүүс нь ингээд эцсийн байдлаар ингээ хохироод үлдчихэж байгаа байхгүй юу? Тийм болохоор ийш тишээ ер нь явахтаа ч хүртэл тэр халуун сүтэн усаа ер нь хаагаа явж ий. Тэгвэл ингээ бид өөр шиг бас ингээ гинтийн юм хохирол ясар их хэмжээний мөнгөнд ингэж хохирохоор байгаа байхгүй юу? Тэгээ бид өөр баркадуудаа ерөнхийдөө баркад хаалгаа ерөнхийдөө урдаас захиалсан болохоор арай гайгүй байсан. Үний дүн Монголд бол нэлээд үнэтэй байлээ. Тэгээд нөгөө нэг
өөр хүмүүсийг авч ажиллуулсан. Тэгээд ажилчдын цалин гэх юм бол нэг сая 500 600-аар сая 600-аар маркетаа шахсан юм байна. Тэгээ ерөнхийдөө бит хоёроос гарсан зардал гэх юм бол ер нь нэг 6 сая гаруйтай бараг болж байгаа. Тэгээд дээрэс нь том өрөөний жижиг өрөөний ор мотон ор байсан болохоор бүр ингэ салаад малчицсан. Тэгэхээр одоо бид төр дахиад урдаас дахиад шинэ ор захиалж өгөхөр болсон. Тийм би. Тэгээ манайхаа хүрээ байр маяр түрээсэлдэг бол тий энэ сайн энэ нөгөө нэг тэр усгүйдэг хоолой молог маш сайн харж агаад эсвэл солиод авдаг шнүү дараа нь биднэрт ингэж хохирол одоо учруулахгүй үднээс сайн болгоомжтой байгаарэ гэж хэлье. Тэгвэл бол асар их мөнгөний хэмжээнд гинт орохоор гинт нэг юм сонин болдог юм байна. За тэгээд энэ удаагийн блог маань болохоор бид хоёрын гинтийн хохирол тэгээд бас амар хайхрамжгүй зам бас байлаа. Амар их юм сурч авлаа. Ер нь бол амар гинтийн л байлаа. Тэгээ нэг оны өмнө нөгөө нэг барцсан гарна гэдэг шиг өстой оны өмнө бид хоёрын барц маань гарч байгаа шиг байна. За тэгээ бүгдээрээ амар тийм болгоомжтой сэрэмжтэй ер нь байж байгаарэ. Төрөөсийн байр гэлтгүй ер нь гэртээ хөдөө гадаа явж байгаа бол усаа хаагаад явж байгаарэ. Тэгээ гинтийн юм бол гинтийн юм байд юм биш үү манайхаа. За тэгээ баяртай дараа уулзцгаая.